Сайн байцгаана уу. Тэгээ энэ өдрийн мэнд хүргье. Тэгээ намайг Батмөрийн Скват гэдэг. Би Дорон тамгийн амийн үеч болгонд пастораар үйлчилдэг хүн байна. Өнөөдөр би та бүхэндээ Хабакук номын 3 дугаар бүлгийн ишлээс өөрийнхөө дуртай ишлийг хуваалцах гэсэн юм. Тэгээ Библийн Хабакук номын 3 дугаар бүлгийн 17-оос 19 дугаар ишлийг хуваалцъя. Хэдийгээр инженерийн мод цэцгэлгүй, усан үзмийн мод үрж юмсгүй болж, чидүү модны ургац гарахгүй, талбаандаа ямар ч хүнс орохгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, сарвчандаа хүргүй болсон ч, би эзэн дотор баясан хөрж, авралынхаа бурхан дотор баярлнаа. Эзэн бурхан бол миний хүч чадал, тэрээр миний хөлийг согооны хөд мэд болгож намайг өндөр газруудаар явуулсан билээ. Өнөөдөр яг энэ цаг үеийн Хабакук номыг унших бүрдээ надад урам зориг, хүч чадал болдог. Ялангуяа энэ ишлийг харах бүрдээ үнэхээр бурхан ямагт миний талд байдаг гэдгийг дандаа хардаг. Тухайн үед болохоор Хабакук шизүүлэгчийн яг энэ цаг үед Бабилон гэдэг үндэстэн маш хүчрхэг болсон. Тэгээ энэ хариу үндэстэн үнэхээр гэмт ард түмэн байсан мөртлөө бурхны ард түмнийг цөллөж тэднийг боолчж байсан. Яг энэнийг харахтаа Хабакукийн үед бол яагаад бурхан минь ээ таны ард түмэн ийм байдалтай байхад та бидэнд туслахгүй байгаа юм бэ гэсэн тэрхүү асуулт тэр бурхнаас эрэлхийлсэн тэр зүйлийг гуйдаг. Харин бурхан Хабакукт хариулахдаа үнэхээр зөвтгөн итгэлээр амьдрнаа. Мөн бас миний алдар далайн усаар дүүрэн байдаг шиг миний алдар дэлхий даяар дүүрэх болно гэж хэлсэн байдаг. Тэгвэл яг энэ цаг мөчид ч гэсэн үнэхээр бидний амьдрал ч гэсэн одоо ч гэсэн заримдаа үнэхээр бурхан яагаад биднэрт туслахгүй байгаа юм бол бурхан өөрийнхөө ард түмэнд яагаад туслахгүй байгаа юм бол гэдэг ийм асуулт, ийм зүйлтэй ямагт тулж үйдэг. Тэгвэл үнэхээр энэ цагт ч гэсэн эзэн бурхан биднэрт нэг л зүйлийг хэлэх шиг. Энэ нь юу вэ гэхээр зөв түнэл итгэлээр амьдрах. Тэгээд бурханы алдар далайн усаар дүүрэн байдаг шиг дэлхий даяар дүүрхэл болно. Тиймээс бурханы ард түмэн юу хийх ёстой вэ гэвэл бурханаас эмээхүй дор байж эзэн бурханаас үнэхээр асууж эзэн минь ээ би таны цаашдаа яах вэ гэдэг тэр зүйлийг асуугаад урагшлах хэрэгтэй. Эзэн бурханаас асуугаад цаашлах үед Хабакукт эзэн бурхан үнэхээр тэр зөвхөрлийн дунд, тэр зовлонгийн дунд, тэр шаналлын дунд Хабакукт эзэн бурхан хэлдэг. Эзэн дотроо баярл, түүний дотор баяс. Тэгээ түүний дотор таларх. Тэгээд үнэхээр эзэн бурханы хүч чадал чамтай хамт болно. Тэгээд эзэн бурхан дахуулах болно гэж хэлсэн. Тэгвэл үнэхээр бидний итгэлд эзний баяр баясгал, эзний талархал, тэр мөн бас эзний дагуулалт бөгөөд эзний хамт байх тэрхүү зүйл ямагт хэрэгтэй. Тиймээс аханд төсмөн эзний үгээс зурж эзний үгтэй үргэлж хамт амьдраасай гэж таныг өрөөж. Эзэн таныг